Сайн байцгаана уу? Цагаан мөрхний тэмдэглэл подкастын маань 3 дахь дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Манай өмнөх дугааруудаар Их Британи улс болон Турк улсуудад хэрхэн эмч мэргэжлэр ажиллах талаар маш сонирхолтой дугааруудаас мөн орсон байгаа. Хэрвээ та бус дугааруудыг үзэх хүсвэл манай Медласын цахим сошиал хуудас руу орж үзээрэй. Харин энэ удаагийнхаа дугаараар бид Герман улсад хэрхэн эмч мэргэжлэр ажиллах талаар болон тэдгээрийн үе шатуу давуу тал зэрэг маш сонирхолтой дугаарыг бэлтгэж байна. Энэ удаагийн дугаараар маань холбооны бүгд найрамдах Герман улсын Эйсэн хотын их сургуулийн эмнэлгийн докторийн резидент холын эмчтэйг ярилцахад бэлэн болсон байна. Подкастын маань ивент тэтгэгчээр Denk Farm болон Ingeli болон Voyage брэнд маань хамтран ажиллаж байна. Юуны өмнө бас манай урилгыг хүлээж аваад цагаан мөрхний тэмдэглэл подкастт маань оролцож байгаад маш их баярлалаа гэдгийг илэрхийлмээр байна. За баярлалаа. Та бүхэндээс намайг подкастт урьж оролцуулсанд маш их баяртай байна. За тэгэхээр та яг манай энэ подкастыг үзэж байгаа эрүүл мэндийн салбарын оюутан залуус, эмч мэргэжчнүүдэд өөрийгөө сая танилцуулснаас дэлгэрэнгүйгээр танилцуулахгүй юу? За сайн байцгаана намайг Хулан гэдэг. 2014 онд болохоор эмшүүсийг хүний их мэргэжлэр төгссөн. Тэгээд 2015 онд ер нь бол Германд цаашаа сурах зорилгоор ер нь ирсэн анх. 2019 оноос хойш мэргэжлэр ерөнхийдөө ажиллаад явж байна. Доор дотрийн резидент гэх юм уу? Германы Эсен гэдэг нэртэй хотод одоо Nordrhein-Westfalen гэдэг мужид байдаг. Эсен гэдэг хотод одоо баруун Герман тал руугаа ордог гэх юм уу? За 2014 онд эмшүүсийг төгсөөд та Монголд резидент хийсэн үү? 14 онд төгсөөд ерөөсөө хийгээгүй. Яг 15 он гараад тэгэл ерөнхийдөө явцсан. Тэр үед угаасаа энд гадагшаа нэг мастер ч юм уу ямар нэгэн байдлаар цаашаа өөрийгөө жоохон хөгжүүлэх гэж бодоод судалж агаад тэгээд яг хөө Германд манай ихч амьдарч байсан учраас чи Германд ирсэн дээр юм шүү гэл тэгэл ер нь бол нэг амар судалсан юмгүй байж байгаа л анх Германд ирчихсэн. Тэгэхээр та одоо докторийн резидент хийж штэ тий. Тэгэхээр яг яагаад докторийн резидентийг сонгох болов нарийн мэргэжлийг хэрхэн сонгосон бэ? За үнийг хэлэхэд яг оюутан багт бол доторийн нэг тойролт морилт ороод явж байхад үнэндээ надад сонирхол байгаагүй доторийн гэж би болохгүй дээ гэж боддог байсан. Тэгээд яг ингээд ажиллаад эхэлсэн чинь доторийн эмчнэр амар юм нэг одоо мэдлэгтэй гэх юм уу? Бүх юмыг одоо бүх юмны мэдлэг бол ингээд байж идэг. Ямар ч гэсэн бусдаас ингээд амар өөр одоо бүх мэрэгчлүүд л ингээл дотроосоо баг юмнуудаа асууж идэг. Тэгээд тэр нь надад амар гой санагдсан. Дотрийн тэгээд хараад хахад дотрийн эмчнэрийн нөгөө мэдлэг бол байнгын нөгөө ингээд рефреш гэх юм уу те хийгдчихэдэг. Ер нь бол айгу салбартай айгу мэдлэгтэй нүдэн дотрийн эмч юм шиг санагдсан л та. Тэгээ ер нь бол дотор руу орё гэж атсан. Дотрийн мэдлэг бол зайлшгүй шаардлагатай юм байна гэж бодсноо болохоор дотор руу орсон. Одоо Герман улсад яг дотрийн резидент хийхэд өрсөлдөөн хэрэг байдаг. Одоо Монголд бол хамгийн түрүүнд дуустдаг чиглэлүүд очих амар хоолой, арьс судлал зэргүүд байдаг. Дотрийн резидентэд бол хэрэг өрсөлдөөн байдаг. Энд болохоор төгссөний дараа тийм нэг резидентийн шалгалт малгалт гэж юусоо байдгүй. Хүм дуртай газараа орж болно хүссэн мэргэжлэрээ одоо за би одоо нүдний эмч болмоор анч гэх юм уу те тэгэх юм бол шууд ингээл хэрвээ ажлын байр байх юм бол хаач одоо ингээд нэг өөрийгөө бүртгүүлээд ингээд явж иж болдог. Дотрийн салбар болохоор ерөнхийдөө хэцүү салбартаа ордог. Тэгэхээр сонгож байгаа нууд нь бол цөөхөн одоо герман хүмүүс болохоор айлуулах өөртөө нөгөө нэг амар хэлбэр ч юм уу тий жоох ийм нөгөө ийм мөнгө их олдог салбар гэдэг рүү өөртөө их явдаг. Энд бол хараад хахад гадаад хүмүүс тий тийм хүмүүс нь дотор руу явдаг. Тэгээд дээрээс нь дотрийн салбарт бол байнгын нөгөө нэг ийм юу дутагдал байж идэг. Байнгын эмч авна гэсэн тийм юутай зарууд энэ тэнд одоо хаасаагүй дотроор бол хүн хаасаагүй л ажиллаж болно гэсэн Германд хамгийн эрэлттэй байдаг одоо тий дуусчдаг ч гэх юм уу эсвэл ерөөсөө юм хүн авахтай айгүй нарийн яадаг тэр салбарууд нь болохоор нүүд радиолог тий дүр сонирхлогоо арьс тэд нэр айгүй хэцүү байдаг одоо хэцүү олоход хэцүү тэрнээс ороход бол ерөөсөө асуудалгүй тэд нэр шалгалт малгалт авахгүй л тий зүгээр ер нь ажлын байр олоход бол хэцүү гэх юм уу. Тэрнээс дотор бол хамгийн эргэлттэй салбар.
Та Good Night Tank бүтээгдэхүүний талаар мэдэх үү? Нойрны чанараа сайжруулахыг хүсвэл Good Night Tank хэмээх энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Яагаад вэ гэвэл Melissa, Bambayn ханд, зүрх цэцгийн ханд болон L-триптопан гэх байгалийн гаралтай урамлын хандуудаас бүрдсэн нэрээ онцлогтой. L-триптопан болох үндсэн бодис нь серотонин буюу аз жаргалын гормон, мелатонин буюу нойрны давруудыг тэнцвэржүүлж сайжруулснараа таны нэг өдрийг амьдралыг өөдрөг байхад болон нойрны чанарыг сайжруулахад тусалдаг байгаамаа. Тэгэхээр та одоо яг яагаад илүү одоо ингээд төгсөө шууд гадагшаа вэ гэж бодсон ш. Тэгэхээр яагаад илүү бас олон улсуудаас Германыг сонгохоор болов? Германыг бол хэцүү те. Тэгэхээр тэрийг мэдчихсэн хэл нь хэцүү гэж мэдчихсэн. Тэгээ би ерөөсө герман хэл сурна гэж анхандаа ерөөсө бодож байгаагүй. Тэгээ ерөнхийдөө англи хэлээ сайжруулж байгаа л тэгэл Япон юм уу Солонгост мастерд явъя гэж бодчихсон чинь манай их журн бол 20 жил ер нь Германд амьдарч байгаа хүн байдаг л та. Тэгээд манай ихчийн маань нөхөр болохоор бас юугаа эмч. Тэгээд тэр нь надад анх ер нь зөвлөсөн гэх юм уу. Чи ер нь энд ирээд ажиллаач. Тэгээд гадаад угаасаа явах гэж л байгаа бол Герман дээр биш үү ч юм уу те. Тэгэж ярьжсэн учраас тэгэл за Герман яваад үзье гэл тэгэл анх бол ерөөс нэг амар ботсон юмгүй л тэгэл Германд бол гэхдээ анх сурна гэж бодож ирж байсан. Цаашаага заавалчгүй Монголоос ирсэн хүмүүс 3 дугаар курсээсээ сурдаг гэж манай их хэлжсэн болохоор би яг 3 дугаар курсээсээ сурна. Тэгээ ангаахаа бол дахиад сурах юм байна л гэж ер нь бодож ирж байсан. За тэгэхээр одоос ингээд Герман эдэргээд ярангуут одоо яг нь үзэж байгаа оюутан залуус маань яг энэ Германд ажиллахад яг ажил эрүүл мэндийн чиглэлээр ажиллахад яг ямар шаардлагууд тавигддгийн болоо гэж сонирхож магадгүй. Тэгэхээр тэрэн дээр таны зүгээс яг ямар шаардлагууд тавигддаг вэ? Яг эмчээр ажиллахад. Яг эмчээр ажиллахад одоо энд мэдээж төгссөн хүмүүст бол нэг шаардлага заадах юм байхгүй. Мэдээж тэр нөгөө нэг төгсөлтийн шалгалтаа сайн өгөөд сайн оноотой авах хэрэгтэй. Хамгийн сайн оноотой хүмүүс ангаах зурдаг. Одоо гадаад эмч нарын хувьд эхнээс нь тэр дипломо одоо шалгуулдаг. Одоо энэ диплом Герман дипломтой ч гэж одоо төгсөлттэй адилхан байж болох уу болохгүй юу гэд. Тэгээ адилхан биш юм байна. Нилээн одоо ялгаатай юм байна гэсэн одоо хариу авах юм бол та адил дүүцүүлж болно те. Дүүцүүлэхдээ одоо ийм материалуудыг өгөөд одоо хэлний мэдлэг жишээ нь ерөнхий Герман хэлний B2-оос дээш гэж эсвэл B2-оос дээш гэхээр B2 C1 гэдэргээд C1 гэдэргээд байж болно. Тэгээд дээрэс нь мэрэгжлийн хэлний шалгалт өгсөн байх хэвээр. Мэрэгжлийн хэлний шалгалт нь болохоор C1 гэдэг төвшөнтэй. Тэгээд тэр шалгалтыг өгсөн байх хэвээр. Тэгээд нэг жижиг сажиг одоо материалууд тэр нь болохоор нэг юм эмчийн бичиг те одоо энэ хүн эмчээр ажиллаж чадна ажиллахад одоо сэтгцийн хувьд те биений хувьд асуудалгүй өтер гэсэн нэг тийм бичиг байдаг. Эсвэл цагдаагаас бас нэг авсан бичиг байдیں۔ Энэ хүн тийм хэрэг төвөгт оролцож байгаагүй энэ гэд тэрийг болохоор Монголоос авдаг. Эмчийн бичгийг болохоор эндээс авдаг. Эндээс бас тийм цагдаагийн бичиг шиг юм авдаг. Гэх мэтчлэн нэг юм жижиг сажиг юмнууд бүрдүүлээд тэгээд тэр нэг шалгадаг газар нөгөөд тэгээд тэр шалгадаг газраас нь болохоор нөгөө нэг за та одоо энэ шалгалтыг те одоо энэ дүүцүүлэх шалгалтыг одоо тэдэн сарын тэдэнд ч юм уу те ийм өгч болно гэсэн юм нөгөө нэг хариу авдаг. Одоо цаг авдаг гэх юм уу. Тэрний хөвчлэн нэг 6-аас жилийн дотор зарим мужид болохоор 2 жилийн дараа өгдөг. Тэр 2 жилийн дараа өгөхөөс өмнө болохоор хэрвээ хэлний нөгөө юун дээр тэнцсэн байх юм бол мэрэгжлийн хэлний шалгалтандаа тэнцсэн байх юм бол 2 жилийн юм нэг төр хугацаагаар одоо хязгаартай гэсэн үг юм ажиллах эрх өгнө. Ажиллах эрх нь болохоор тэгтээ ажиллах эрхээрээ хаач ажиллаж болно мэдээд гэхдээ тэр 2 жил ажилласан хугацаа чинь чиний одоо резидентийн хугацаанд тооцогдохгүй. Тэгэхээр 2 жилийн дараа чи тооцогдож явна гэсэн үг.
Манай подкастын маань ивент тэтгэгчээр болохоор Injili брэнд хамтран ажиллаж байна. За тэгэхээр Injili брэндийн маань энэхүү бүтээгдэхүүн өөр дээрээ төмөр, зис, кальц, магний, цайр зэрэг 5 төрлийн эрдэсийг бол өөр дээр агуулсан байдаг. За тэгэхээр бид бүхэн сайн мэдж байгаа цайр бол бид бүхний дархлын системийг дэмжих, за магний болохоор булчин чангараас шүрмэс татах зэрэг, за бас мөн стресс, за нойргуудл зэрэг үед бол маш эрг нөлөөтэй бол байдгийг бол бид бүхэн мэднэ. За кальц маань болохоор бид бүхний шүд болон ясны бат бөх бэхжилт солилцоонд бол маш чухал нөлөөтэй. Харин зис маань бид бүхний арсны нөхөн төлжүүлэлт, за бас мөн одоо энэ ясны бат бэх байдал, дархлаа, за бас мөн өсний өнгө зэрэгт бол маш чухал нөлөөтэй байгаа гэсэн үг. За тэгэхээр та бүхэн энэхүү Injili бүтээгдэхүүнүүдийг номин болон CUGS зэрэг сүлжээ дэлгүүрүүдээс авах боломжтой байгаа шүү. Ургаар баялаг Injili протеин. Ачаалал давах хүч. Ирч хүчийг мэдэр Injili. Өдөр бүр сэрэг. Тэгэхээр одоо яг Монголын сургуулиуд яг шууд Германд хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Ямар нэг тийм зөрүү үдэр гардаг болов. Одоо дүүцэлхийн хувьд дүүцэлэхлээр одоо цагийн хувьд бас нэг практик дадлага мадлагын хувьд ерөнхийдөө за жоохон ийм юу гардаг цагийн зөрүү тий. Тэгэхээр тэгээд миний хувьд одоо миний 2014 оны диплом шүү дээ тэр чинь одоо яаж цаг нь өөрчлөгдсөн сайн мэдэхгүй байна. Тэр үеийн одоо дипломны зөрүү бол байсан. Нэлээд байсан. Тэрэн дээр одоо жишээ нь одоо сэдвийн хувьд те болж байгаа ч гэсэн дадлага нь болохгүй байна те цаг нь зөрж цаг нэгэд бага байна гэд ихвчлэн ер нь бол дадлагын цаг нь айгүй бага байсан Монголынх. Тэгээ тэрэн дээр ялгаатайсан. Ялгаатай байсан учраас тэр шалгалтыг заавал өгөх шаардлагатай болсон. Ялгаагүй байх юм бол тэр одоо тэр мэдлэгийн шалгалт гэдэг тэр OSCE шиг шалгалт өгөх шаардлагагүй. Шууд хэлний шалгалт өгөөл орчдөг байхгүй юу? Ажилд болно. Ялгаатай байх юм бол заавал тэр мэдлэгийн шалгалтыг өгчөөж тэгээд тэрэнд тэнцчээд тэгээд ажиллах тэр нөгөө нэг одоо лицензийг аавна гэсэн. Тэгэхээр бол ерөөсөө л ерөнхий хэлний B2-ын төвшин, мэргэжлийн хэлний C1 төвшин байхад тэгээ бакалавраа ингээд төгссөн байхад бол нээлттэй. Ямар нэг өөр тийм ер нь бол нээлттэй. Тэгэхээр бас бол нэлээ Их Британь ч юм уу Америк гэдэр бусад улсуудыг бодох юм бол харьцангуй гайгүй боломж өндөртөө гэж бас ер нь бол гайгүй боломж өндөртэй. Хүмүүсийг сонсоод байхад Америк бол нэлээ шалгууртай юм шиг байгаа. Тэгээд тэр мөрөнтэй харьцуулахад Герман харьцангуй гайгүй. Яагаад гайгүй байгаа гэхлээр эмчийн дутагдал айгүй их байсан. 2000 хэдэн оноос хойш нэлээд өндөр байж байгаа. Одоо арай гайгүй болж байгаа ч гэсэн гадаадаас хүмүүс зөндөө ирж байгаа ч гэсэн арай багасж байгаа. Тэгсэн ч гэсэн одоо энэ тэнд одоо юу юм нөгөө юу өрхийн эмч гэдэг тий тэр мөрийн дутагдал бол энэ хөдөө газруудаар айгүй их байгаа. За тэгэхээр Герман бакалавраараа болоод одоо төгсөөд ажиллахаар зөндөө олон хүмүүс бэлтэж байгаа та би таарж байсан. Тэгээ тэр хүмүүс маань бүгдээр одоо хамгийн ихний даваа нь Герман хэл сурахаа гэж ярьдаг. Герман хэл ер нь жоохон одоо хэцүү байна гэл. Та Герман хэлийг Монголд яаж байхдаа одоо бага хэмжээний анхан шатны ч юм уу мэдлэгтэй байсан уу? Эсвэл Германд очиод анханаас нь хэлээ суралцсан уу? Герман хэл суралцсан төгөөсөө туршлагаасаа бид нарт хаалцаач. Герман хэлийг болохоор би бас нэг Герман явна гэдээ ерөнхийдөө материал өгчээсэн болохоор баг зэргийн нөгөө нэг юу мэдлэг авч эхлэе гэж бодоод ер нь бол эхэлсэн. А1-ийн сертификат авч исэн. Тэгээд Герман хэл эхлээд амар хэцүү санагдсан надаа. Тэгээ ер нь бол А1-тэй энд ирээд тэгээд А2 ч юм уу тий Монголд бол А2-тэй байсан. А2 хүртэл үдсэн гэж ирсэн. Тэгээд А1-ээсээ буцаад энд ирээд шууд нөгөө курс цугаад эхэлсэн. Тэгээд өмнө нь нөгөө жоохон үдцсэн үсэг мүсгээ ядаж мэддэг уншдаг болцсон ирсэн учраас гайг байсан л да. А1-ыг бол гэхдээ ер нь бол анх яг нөгөө Герман хэлийг сурахад амар ядаргаатай санагдчихсан. Нөгөө нэг артикл гэл ингээл нөгөө нэг DDAS center гэл амар болов. Тэгээ англинээс амар өөр. Тэгээ ингээл амар их дүрмтэй. Айгуу төвхтэй санагдчихсан. Тэгтээ яг тэр Монголд сурснаас энд сурснаа л мэдээж харьцангуй нөгөө нэг
давуу талтай байсан. Ягаад тэгэхээр гараал ядчил сонсно. Монголд болохоор ингээл яг хичээлийн цаг дээр ингээл үзээл маа гэж ярьж байгаа л тэгэл мартаал буцаал тэгэл нөгөө нэг хичээлдээ ирэхлээр нэг үзээгүй юм шиг үтсэн юм шиг тий нэг тийм тэнд энд болохоор шууд л ингээл германаар яриад явчих штеп. Тэгэхээр ингээд заавалчгүй ойлгох шаардлагатай. Дээрээс нь ангийнхантайгаа бас жоохоо ярих гэж оролдоно. Тэгж бигээд ер нь бол давуу тал германд үзсэн давуу талтай. Гэхдээ мэдээ санхүүгийн хувьд тэр чинь хэцүү тий санхүүгийн хувьд C1 хүртлээ энд үзээд тэгээ дараагаар нь шалгалтнууд өгөн шалгалтнууд нь бас үнэтэй. Тэгэл нэг жил ер нь бол энд тэгэл хилтэйгээ ер нь бол орооцолцсон. Би түрүү хэлсэн анх эрэхтэй би энд яг сурна гэж ирсэн учраас сурах хүмүүст оюутан болох хүмүүст болохоор бүр хэлний хамгийн өндөр нөгөө нэг оноог тавьдаг ангаах сурах хүмүүст нөгөө ДСХ, теста бидний хамгийн өндөр оноонуудыг дандаа шаарддаг. Тэгээ тэр шалгалтуудыг өгөөд нөгөө тэр шалгалтуудад чинь гол нь амар нөгөө ийм структуриат гэх юм одоо ийм яг ийм зоригтой бэлтгэх хэвээр тэрнээс зүгээр ингээл бодож байгаа л би тэг гоё юу биччихэндэ гэж бодоол те өөрийнхөө нөгөө монголоор ийм нөгөө нэг юу бичдэг шиг бодож ерөөсөө бичих ямар ч тийм нөгөө нэг боломжгүй тэрэнд тийм тусгай юм үг хэллгүүд ээжэдэг тусгай юм нөгөө бүр юм юу гэх юм юу бэждэг тэрийг ингээ баг ингээ цээжлээд ордог. Тэгж тэр шалгалтыг хамгийн өндөр оноог авдаг. Тэр шалгалтанд тэгж би бэлтээгүй ерөөсөө даа орчиж исэн. Тэгэл ингээл дандаа дутуудаал 1 оноо 2 оноо дутуудаал тэгэл энэ амар хэцүү юм аа гэл. Надад бол тэр ерөнхий герман хэллийн C1 хүртэл бол ядаргаатай үнэхээр хэцүү байсан. Яа тэгэхээр тэр чин C1 тэгээ ерөнхий герман гэхээр өөр бусад сэдвийн талаар бас ингэж нэг хөлөөтэй хүнтэй ярилцах хэвээр. Тэгэхээр улс төр мөлгийн талаар бол би ямар ч өөр монголоор ч хүнтэй баг улс төрийн талаар мэдлэг байхгүй хүнд чинь тим юм ярина гэхээр ингээ газар зүйн талаас те газар зүй мэдлэг энэ тэр тим юм ингээ тайлбарлах болдог байхгүй тэр шалгалтнууд дээр дандаа эсвэл бичих тэр мөрөн дээр айгүй хэцүү санагдчихсэн. Тэрнээс мэрэгжлийн герман хэл бол шал өөр байгаа юм чи мэрэгжлийн герман хэл чинь бид нэр ингээд латин суурьтай байсан те латинаар уншиж чаддаг. Энд чинь бас ингээд латинаар ерөнхийдөө оншмошнууд яриа явцдаг. Мэдээж дээр нь хүнд нөгөө германаар тэрийг тайлбарлана. Гэхдээ латин суурьтайсэн болохоор надад бүр амар байсан. Тэгээд мэрэгжлийн юм мэддэг юм ярих нь бол хүнд ингээд амар тийм надад л мэрэгжлийн герман хэл бол хэцүү байгаагүй. Ерөнхий герман хэл бол хэцүү байсан. C1 хүртэл үнэхээр хэцүү байсан. Тэгэхээр Монголдо та E хүртэл A2 хүртэл төвшөнд очоод тэгээ ер нь бол германд яг C1 тэгээд ерөнхий герман хэлнийхээ B2 хүртлээ яг германд хэдийн хугацааг зарцуулсан бэ? Яг оноогоо автлаа. Германд яг A1-ээс ерөнхий герман хэлний C1 хүртэл би явсан л да. Тэр хүртэл 8 сар 8-9 сар ерөнхийдөө яг тэр чинь нөгөө нэг дотроо дундаа ямар нэгэн завсарлгаагүйгээр те үзэх юм бол ер нь бол 8-9 сард хангалттай боломжтой. Тэгээ яг нөгөө интенсив курсүүдэд явах хэрэгтэй. Мэдээж курсүүдийн хувьд бас ялгаатай курсүүд байдаг. Энд удаан үздэг курс нэг шатыг ингээ 2 хуваацсан ч юм уу те A1-ийг 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 2 моёр зэрэг хуваачглаа. Айгу удаан болчтой. Тэр курсүүд явах юм бол мэдээж удаан 1 жил гарan бүр үргэлжлэнэ. Интенсив курсүүд нь болохоор шууд A1, A2, A3 гэж байхгүй B1 B2 тэгээ C1 гээд тэгэхээр ингээ 5 уушат 5 ийм курс байгаа гэсэн үг. Тэгээ нэг курс нь 1 сар гарan гэхээр ер нь бол 8 сард хэрвээ хүн өөрөө нөгөө хичээгээд бүр өөр юу ч хажуугаар нээх байх юм бол болох боломжтой. B2 бол гайгүй, C1 жоохон хэцүү. Би бас өмнөөс нөгөө герман хэл 2 дахь процесс орж ирсэн аахгүй. Тэгэхэд нилээ ер нь бол аюу хэцүү санагдаж дээ. Артикл дотроо хийдий салаад бүх одоо нөгөө наунууд нь одоо ингээл эргэтэй хүүс олоод ингээл аюу толгой хийдий юм гэлээ. Нилээ хэцүү санагдаж. Толгой амар эргүүлдэг тэр нэг хүйсний нөгөө нэг юунууд тэгэл тэр дөрөвнүүд генетив дата энтер гэл анх бол угс амар толгой эргэн. Тэгэл тэр B2-ын дөрөвнүүд ороод ирэхээр бас бүр амар энэ конъюнктив, монъюнктив энтер гэдэг ирэхлээр бүр ингээ толгой эргэж өгнө. Гэхдээ
энд дэ үзэх юм бол гайгүй. Монголдо мэдээж тэгтээ B2 хүртлээ үзчихэд эндээ дахиад нэг B2-аа тэгээд давтчихаар хүмүүст бас их гайгүй байх шүү. Ер нь бол миний хараад байснаар Монголдо ер нь бол нэлээд суйртай ирээд энд жоохон давтчихад тэгээд ер нь бол хангалттай юм шиг байна. Voyage брэнд маань шүтлэг усаар төлөө нэмсэн байна. Шүтлэг усыг бий болгохын тулд 120 метрийн гүний уснаас 6 давхар дамжлагтайгаар шүүн гаргаж, байгалийн хужраар эрдэсчүүлэн шүтлэг болгон та бүхэнд хүргэж байгаа юм байна. Шүтлэг усыг ууснаар хүний бие организмын хүчил шүлтийн хэмжээ тогтворжиж, бодисын солилцоо эрчимжих давуу талтай байгаамаа. Итгэл төгс хэрэглээ. Voyage. За тэгэхээр одоо ерөнхий герман хэлнийхээ болоод ингээ B2-ын төвшин эдрийг болоод ингээ яг шалгалтыг нөгөөд авчихна. Тэгэнгүүт одоо нөө мэрэгжлийн хэлний шалгалт гэдээ яриад байгаа. Тэгэхээр бас энэ дээр яг оюутан залуус мэрэгчдүүд маань гайхчих юм уу яг ямар шалгалт гэдэг юм болоо тест байдгүй гэдэг ч юм уу амын шалгалт уу энэ талаар яг яаж авагддаг шалгалт байдаг вэ? Мэргэжлийн хэлний шалгалт нь болохоор бидний төсөөллөөс шал өөр. Энэ дээр нь болохоор яг юг шалгалтаа ам бай гэхлээр чи германд эмчээр ажиллахад өвчтөнийгөө ойлгож гинөө, өвчтөндөө ойлгуулж чадчих гинөө өөрийгөө. Тэгээд дээрэс нь бас өөрийнхөө нэг хамт ажилладаг хүмүүстэй тэг коллегнуудаа ойлгож гинөө, тэд нартэй ойлголцож чадчих гинөө гэдгийг шалгаж байгаа. Дээрэс нь энэ нэг эмчийн захиа гэж юм байдаг. Одоо манайхаар бол эпигрис гэж ярьдаг шүү дээ. Ингээд нэг юун дээр бичиж идэг юм. Тэрийг болохоор энэ дээр компьютер дээр бичдэг. Тэрийг бичгийг нэг шалгадаг. Тэгээд тэр нь болохоор нэг юм ерөнхийдөө аман суурьтай шалгалт. Тэгээд хамгийн сүүлд нь тэр нэг эмчийнхээ захиаг бичээд дуусдаг. Тэрэн дээр ч шалгалтын дээр болохоор одоо яг нэг эмч сууж байна. Тэгээд нэг герман хэлний бас нэг жоохон багш ч юм уу те нэг арай нэг эмч биш хүн сууна. Нэг 2-3 хүнтэй шалгалт. Тэгээд чамтай ер нь бол ингээ ярина. Чи юу хийх вэ гэхлээр тэн дээр жишээ нь өвчтний хувьд болохоор өвчтнөөс анамнез авна. Анамнез аваад дараагаар нь ерөнхийдөө өөртөө нэг онш тавина. Гэхдээ тэр чиний онш тавьсан чи ерөөсөө гол чухал биш. Одоо чи зөв онш тавих нь чухал биш гэсэн. Гэхдээ тэр хүнтэй харилцаад анамнезээ зөв авч явах хэвээр ямар үг хэлгүүд асуух ч юм уу те. Тэгээд дээрэс нь энгийн үг хэллэгээр харилцах хэвээр өвчтөнтэй. Тэрийг чадчихэв нөө те. Жишээ нь одоо өвчтөнтэй амар латин үг хэллэг ашиглаад нөгөө мэргэжлийн үг хэллэг ашиглаад байх юм бол уунаа одоо ягаад гэвэл тэр өвчтөнд чи ойлгуулж чадахгүй байгаа учраас тэгээд дараагаар нь юм нэг шинжилгээ онцлогооны юмыг тайлбарлаж өгөх шаардлага гарна. Тэрийгээ бас нөгөө энгийн үг хэллэхээр өвчтөнтэй харилцаж хэлнэ. Тэгээд дараагаар нь өвчтөнтэйгээ анамнез авчаад тэр юмаа тайлбарлчаад дараагаар нь одоо коллегнуудтайгаа тэр талаар ярилцсан гэдг нь одоо тэр эмчтэй чи одоо би ийм өвчтөнг ингэсэн тэгээд одоо би энэ онш гэж бодож гин одоо цаашдаа энийг хийнэ гэд нөгөө цаашдынхаа юмыг нөгөө хилээд явах нь тэрэн дээр болохоор коллегтойгоо болохоор яг тэр нөгөө мэргэжлийн үг хэлгээ ашиглаж чадчихэв үү гэдгийг харуулах хэрэгтэй. Тэрнээс одоо энгийн үг хэллэгээр яриад ах юм бол бас л буруу. Яг нөгөө латин онш моншоо хэлээд ч юм уу тэр мэрийг харуулж ах хэвээр. Дараагаар нь за одоо энэ өвчтөн чинь тэгвэл ийм онштой байсан гэ мэдээлэл нөгөөд тэгээд одоо энэ өвчтөн чинь ийм эмчилгээ хийлгээд ингээ эмнэлгээс гарч ийн. Одоо чи захаа бичээ гэд. Тэгээд тэр захаан дээр нь болохоор одоо өрхийн эмчт нь хандаж захиа бичнэ гэсэн үг. Өрхийн эмчт нь за тэргээ одоо энэ хүн манад ирсэн ийм онцтойгоос одоо ийм эмчилгээ хийлгэсэн. Одоо цаашд бол ийм зүйлж байна ч юм уу тэрийг яг нөгөө нэг эндхийн стандартаар нөгөө бичих хэвээр. Ямар ихнээс нь оншоо бичнэ дараагаар нь анамнеза ч юм уу тэгэж бичээд тэгээд дуустдаг шалгалт. Тэгээд дуусныхаа дараа шууд одоо нэг 5-10 минут хүлээгээл тэгэл ерөнхийдөө дүн гарчдаг чи тэнцэг үн. Тэгээд энэ шалгалтыг хаана авдаг вэ гэхэлэр зүгээр нэг хэлний курст авахгүй. Нөгөө одоогоор
энэ Германд нэг Ärztekama гэж юм байдаг. Тэр нь болохоор ийм том одоо төгсөлтийн одоо ангаахын төгсөлтийн шалгалт болгалтыг авдаг тийм төв байдаг. Эмчнэр нарын одоо юу гэх юм эмчнэр нь юм тусдаа ерөнхийдөө юм нэг юу байдаг аахгүй юу, юм өөрсдийн гэсэн юм байгууллагатай. Тэр байгууллага дээр ер нь бол тэр эмчнэрийн шалгалт, лицензийг олгодог тийм газар одоо манайхаар хөгжлийн төвшиг тийм газарт одоо тийм газарт нь тэр шалгалтыг өгдөг. Тэр орчин мууддаг шалгалтын хугацаа нэг удаагүй юм шиг байна. Тий 90 минут нэг цаг 30 минут ч лөө байт юм. Модээс хамаараа жоохон өөр явагдах нөгөө нэг арга болно гэх юм уу. Жишээ нь миний өгсөн мужид болохоор би тэр бүдүүн гэсний дуранг нэг өвчтөнд тайлбарлах хэрэгтэйсэн тий. Оронгуут шууд надад бүдүүн гэсний дурангийн материал өгөөд одоо энийг унш тий. Тэгээд тэрийг уншаад одоо би энийг тайлбарлах хэрэгтэй юм шиг байна гэж ерөнхийдөө ойлгох чинь гэсэн. Тэгэл шууд дараагаар нэг 20 минут тэрэнд өгөөл. Тэгэл 20 минут уншиж байгаа л за би ингэж тайлбарлана да гэдэг нэг өөрийнхөө толгойд нэг юм ботсон байгаад тэгээ шууд өвчтөн рүү оруулна. Өвчтөн рүү оруулна тэр нь мэдээж жинхэнэ өвчтөн биш. Тэр хүнээс одоо анамнез авна. Шууд анамнез авна 30 минут гэл ингээл оронгуут чинь цагийн ингээд дуурдаг цаг байдаг шүү дээ тий. Тэрийг шууд ингээд 30 минут дээр тавьчихна. Тэгэл тэр хугацаанд ингээл амжих хэвээр жоохон дарамттай тэр цаг нь тэг ингээд дуурдаг болохоор тэгэл тэр цагндан гэл дуурах юм бол за одоо болсон анамнезээ болно гэл дараачийн хэсэг нь одоо чи наад юугаа тайлбарлах нөгөө бүдүүн гэснийхээ ямыг тайлбал гээл дахиад цагаа гэл ингээд тавьчихна. Тэгэл тэрэн дээр нь ингээл нөгөөхөө тайлбарлаад тэгэл ерөнхийдөө тэгжил явагддаг гэсэн. За тэгэхээр одоо ингээд яг эдгээр шалгалтуудыг ер нь өгөхөд ойролцоогоор танаас хэдийн хэмжээр дэний одоо зардал мөнгө гарсан бэ? Одоо жишээлбэл 9 лэг өгөхөд бас ингээд нийлээдгүй хэмжээний мөнгө гардаг штэ тий. Тэр бас яг тэр талаар бас аюул сонсож магадгүй. Яг шалгалтынх нь өөрхөн төлбөр гэх юм бол 300-аас 400 хэдэн евроны хавцаа тий. Мужаас хамаарат жоохон өөр. Энд болохоор ийм байдаг. Тэм курсүүд байдаг. Тэр курсүүд нь болохоор цаанаасаа нөгөө нэг энэ ажил олгогч тийм одоо энэ Германы нөгөө нэг юунаас тэтгэмж авах боломжтой байдаг тэр курсүүдэд нь. Ягаад гэхээр чи одоо өндөр мэрэгчлэлтэй хүн Германд ирээд мэрэгчлэр ажиллах гэж байгаа. Тийм учраас чамайг улс харж үзэж болно гэсэн. Тэгээд тэр курсны чинь бүхэл бүтэн одоо мөнгөний төлж болдог. Мэдээж тэрэнд нь хид хідэн шалгуурууд байна те. Одоо жишээ нь улсаас ямар нэгэн тусламж авч байгаагүй энэ төр гэд. Тэр шалгууруудыг ингээд яачих юм бол чи ямар газар ямар хотод амьдарч чинь тэр хотынхоо тэр нөгөө нэг ажил олгогч тэр нөгөө байгууллага гэдэг агентур гэдэг тэр газараасаа ийм хүсэлт өгч болоод тэгээ тэр курсүүд нь болохоор янз бүр одоо жишээ нь 1 сарын курс 3 сарын курс эсвэл бүр ингээ 8 сарын курс тэр 8 сарын курс нь болохоор бүр дотроо хэлний шалгалтанд нь бэлдэн дээрээс нь 3 сарын ийм дадлагын хугацаатай дахиад тэрнийгээ дуусныхаа дараа бүр тэр мэрэгжлийн шалгалтанд нь бэлдэх тийм нэг курс ингээд бүгд ингээд хамтдаа гэсэн үг 8 сар. Тэрний жишээ нь одоо бүр амар бараг 5,000 евро ч юм уу те. Гэт хуваараа мэдээж төлөх юм бол тэр нэлээд өндөр. Би тэрийг тэр курст гэхдээ би гол нь явж байгаагүй л те. Нэг өөр курст явсан нь болохоор нэг 2,000 орчим евроны курс. Гэхдээ тэрийг тэр нөгөө санхүүжилт авч болдог тэр курсээс учраас тэрүүгээр нөгөө санхүүжүүлээд тэгээд явчихсан. Тэр нь болохоор нэг 2 сар гарны курс зөвхөн одоо энэ хэлний шалгалтанд одоо мэрэгжлийн хэлний шалгалтанд бэлддэг шалгалт байсан. Айгу интенсив те. Одоо тэр болгоныг мэдээж төвлөн гэх юм бол нэлээ замбраагүй нэлээ их төлбөр гарна. Яг өөрөө тэр нөгөө нэг шалгалтын төлбөр гэх юм бол нэг хамгийн ихтэй 500 евро. Тэрэнд өөрөө хүнээс хамаарн яаж бэлдснээс хамаарн яаж аль талаасаа яаж бэлдгээс шалтгаалаад тэгэл нэг тиймэрхүү яг тийм үнийн хувьд тийм болдог, ийм болдог гэсэн нэг тийм
надад баримжаагаар ерөөсөө алга. Яа тэгэхээр би тэр нэг курстэл явсан. Тэгээд ерөнхийдөө тэр материалуудыг интернетээс ингээд бас олчих боломжтой. Одоо жишээ нь урд нь тэр одоо шалгалт авдаг газар ямархуу кейсүүд иржсэн ч юм уу те. Нэг тиймэрхүү юмнууд нь ерөнхийдөө бас интернетэд олддог учраас шалгалтанд бол гэхдээ хэд ч орж болно тэр хэлний шалгалтанд нь унж одоо гэх юм уу унаал өгөөд ээж болно гэх юм бол мэдээж өгөх төлбөр гарна. Нөгөө юуны шалгалт болохоор гурвал өгч болно. Одоо мэдлэгийн шалгалт гэх юм уу. Одоо манай ОСП-гийн шалгалт 3 удаа л өгч болно. 3 удаа унах юм бол тэгээд Германд дахиж нөгөө ажиллах хэрэггүй болно гэсэн. Германд эмчээр ажиллах боломжгүй болно гэсэн. Сая хэлсэн ямар ч бакалавраа төгсчлөө. За тэгээд Германийнхаа оноог авчлаа, мэргэжлийн шалгалтаа өгчлөө. За тэгэнгүүт одоо сая таны ярьснаар яг Монгол шиг дахиж шалгалт өгөөд жагсаад резидентэд ингээд одоо алаан болж ингэж бол өрсөлдөж болоодгүй гэж бол ойлголоо. Тэгэхээр яг тэрэн дээр яг резиденттэй яг яаж ордог талаар бас та хуваалцаач. Эхнээс нь болохоор энд төгссөн хүмүүсийг ярил л да. Энд төгссөн хүмүүс болохоор 6 дугаар курс тэр нэг одоо манайхаар тойролт гэдэг тий хичээл байхгүй тэр баахан нөгөө нэг мис засал энтрээр тойролт хийгээд яваад тэгээд тэр улсын шалгалтаа өгнө. Тэгээ улсын шалгалтаа өгсөний дараа хит хитэн шалгалт өгд юм шиг байна. 3 шалгалт яг өгд юм шиг байна. Тэгээд эмч бол тэр шалгалтнуудаа тэнцсэн л бол ер нь бол тэгээд лицензтэй. Дахид лицензийн шалгалт гэж өгдөггүй. Тэгээд лиценз аваад тэгээд ер нь бол дуртай газар одоо за би одоо дотроор ажилламаар байна ч юм уу тэгэх юм бол тэгэл одоо ингээл хаал одоо ийм одоо зар дээр ч ингээд эмч тим эмч авна дотрын эмч авна дотрын туслах эмч чих хамар хоолой одоо туслах эмч авна маавна гэл хаал тим газар байна зүгээр хаал нөгөө нэг материал өгч болно гэсэн. Гадаад эмчнэрийн хувьд болохоор яг гоо тэр нөгөө нэг 2 жилийн хязгаартай лицензтэй байхад нэг газрууд бол бас зарим нь нэг авдаггүй. Яа тэгэхээр тэд нэр тэр хүмүүс чинь шинхэн дээрээс нь хилэн жоохон муу өдр гэдэг болохоор тийм хүмүүсийг жоохон авах дурггүй. Тийм газруудыг жоохон нэлийн хүн дутагдaltaй газрууд авах дуртай. Яа тэгэхээр тэр хүмүүс хилэн муу тэгээд яг ажил хайж байгаа тий ямар ч ажил хамаагүй хийхэд бэлэн байгаа учраас тэрийг бол нөгөө эмч дутагдaltaй газрууд авдаг. Тэгээ резидентэд орохын хувьд болохоор тэр хүмүүс чинь одоо юугаа авчих юм бол тэр мэрэгжлийн оспендээ одоо тэнцвчлээ гэх юм бол одоо бас л дуртай газараа яг герман одоо хүмүүс шиг одоо хаа дуртай газараа нөгөө нэг өргөдлөө өгөөл одоо CV-гээ өгвөл ер нь бол бүртгүүлж болно гэсэн. Тэгэл тэр бүртгэлээсээ л хамаарна. Тэгэл тэр газрууд нь тэр хүнийг ярьж үзээл хамт нэг ярьж одоо ажлын ярилцлага гэдэг шиг юм аваад тэгэл авмааргүй бол тэгэл би өөр хүнтэй шийдчихлээ гэл. Ер нь бол тэгэл айгу юу гэх юм уу да Монгол шиг тэгвэл лицензийн шалгалт өгөөл дараагаар нь резидентийн шалгалт өгөөл тийм байхгүй. Дуртай газараа чи өөрийнхөө CV өргөдөл энтриг. За тэгвэл одоо Германд ажиллах хуулийн боломжит хугацаа гэж байдаг уу? Одоо визний хувьд болохоор одоо чи энд одоо эмч инженер энтнэр чи одоо дутагдaltaй мэрэгжил учраас асуудалгүй. Чи ажлын байртай л ах юм бол чиний виз чинь ингээл сунгаал байна гэсэн. Тэнгүүд одоо бас ажилдаа орчлоо тэнгүүдээс дахиад нэг байдаг том асуудал нь гэр бүлийнх нь тэнд ажиллаж сурж болдог уу гэдэг. Тэгэхээр энэ тал дээр бас ямар байдаг вэ? Ямар ч асуудалгүй боломжтой. Гэр бүлийнхнийг одоо жишээ нь ганцаараа ирчээд те одоо гэр бүлийнхээ дараа нь татна гэсэн хүмүүс байдаг шүү дээ. Тэгэх юм бол асуудалгүй. Тэд нар чинь тэгэл шууд визэнд ороод чи ажилтай юу? Ажилтай. Тэгэл ажлынхаа нөгөө би энд ажиллаж байгаа гэсэн нэг тийм тодорхойлт аваад тэгэл ер нь бол гарна. Тэр гэр бүлийн асуудал дээр бол энэ герман харцсангуй айгуу зүйл. Яа тэгэхээр гэр бүлийнх нь хүн энд байгаа бол удаан тэр гэр бүлийг хол ингэж байлгадаггүй гэх юм уу да. Тийм болохдоор нөгөө нэг гэр бүлээ хурдан татах тийм боломжтой ажилтай л бол чи асуудалгүй. Тэгвэл одоо та яг Германд ажиллахаар
эсвэл суралцахаар ирэх гэж байгаа залуу эмчнэр болон оюутнуудаа за яг энэ гурван чадварыг ер нь ягштал маш сайн сураад ирээрээ. Эсвэл энэ зүйлсийн талаар маш сайн одоо дунд төвшиж болоо ойлголттой болоод ирээрээ гэд зөвлөмж юу яах вэ? За мэдээж хэлийг сайжруулсан байх хэрэгтэй тий. Хэлнээс гадна соёлын ялгаа гэж бас байгаа. Монгол хүмүүс, герман хүмүүс ямархуу ерөнхийдөө ялгаатай вэ гэхлээр эдгээр бол яс юмд хэлсэн л бол хэлсэн. Тэгээд хүнтэй нэг тохиролцсон л бол тохиролцсон. Одоо жишээ нь хоёул одоо маргааш 10 цагт уулзъя гэж ярьчаад өгд маргааш нь 9 цагт би чадахгүй болчлоо ч юм уу тийм байхгүй. Ярьсан л бол ярьсан. Тэгээд өмнө нь эсвэл тэрийгэ чадахгүй матахгүй гэдгийг хэлэх ёстой. Тэгээ хүнд чадахгүй гэж хэлж яах ёстой. Монголчууд амар юм нэг жоохон юм юу штэ. Чадна гэж хэлчихэд ингээд чадахгүй болчдөг. Үнэхээр чадахгүй л чадахгүй гэж хэлэхгүй бол тэд нэр ингээ айгу хүлээлттэй байдаг байхгүй юу? Дээрээс нь монголчуудаас амар нэг юм одоо ер нь бол тэрэлтэй би чадна чадчихна ч юм уу эсвэл хийдэг гэх санаа зовчоод би чаддаггүй юм хийж чадна гэж хэлчихэд чадахгүй байхаар эдгээр амар дургу тэгээд ер нь бол жоохон юм чөлөөтэй бас байж сурах хэрэгтэй. Монголоос ирсэн хүмүүс амар юм нөгөө дарга бол дарга цэргийн юм ялгаатай харилцаатай угаасаа ирдэг. Би бол эхнээс нь тэрэн дээр засах гэж бас айгүй хэцүүсэн. Ингээд дарга гэхлээр ингээ хамаг үг байхгүй ингээд юу л хэлнэ баг за хийн гэж нэг тийм байдаг. Тэгээд эднэрийг харилцааг нь харахлаа одоо туслах юмч даргатайгаа зүгээр баг чи би гэж ингээд харилцаж байдаг. Одоо чадахгүй юм бол би чадахгүй би тэр өдөр чадахгүй би тийм болохоор чадахгүй тэргээ ингээ амар хэлж байдаг. Бид нэр болохоор ямар нэгэн байдлаар болохгүй л даргал хэлсэн бол би чадах ёстой ч юм уу. Даргал хэлсэн бол би болгох ёстой гэсэн нэг тийм жоохон юутай ирдэг. Юутай байдаг л угаасаа л тийм байдаг л да. Одоо ч гэсэн надад тийм байдаг. Гэхдээ тэр нь арай дээр болсон. Анх бол би бүр ингээд ярилцлага одоо тийм ажлын ярилцлаган дээр амар ингээд бие бариад юм асуухгүй, юм ярихгүй тэр хүмүүс ингээд асуух юм байна уу гэд тэгэхээр ингээд асуухгүй. Тэгээд нэг тийм байсан. Тэрэн дээрээ жоохон чөлөөтэй сэтгэхэд, чөлөөтэй хүнтэй ярилцаж сурах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд чи бол дарга, чи бол туслах юм шүү гэсэн тийм харилцаа ер нь бол байдаггүй. Ер нь бол айгүй юм чөлөөтэй байдаг. Тэгээд ингээ хүнээс юм асуухад эдгээр айгүй дуртай байдаг. Одоо ахлах эмч нар чинь одоо тасгийн хэрэглэгч чинь чи ингээ юм асуугаал байх юм бол айгүй дуртай. Асуух юм байна уу гэхэд байхгүй. Юу ч ярихгүй чимээгүй байгаад их юм бол ер нь бол жоохон им сонио одоо сонирн байдлаар хардаг. Одоо нэг сонио яриаггүй чимээгүй тийм болохоор жоохон чөлөөтэй хүнтэй ярьдаг болоод ирэх хэрэгтэй. Тиймэрхүү юмнууд дээрээ анхаарах хэрэгтэй юм байна. Яа бошгой зөвлөө өгсөнд баярлалаа. За тэгэнгүүт одоо дахиад нэг айгүй сонирхдаг асуудал нь Германд очоод ажлыг ивэл цалин нэг юм бэ гэдээ бас айгүй сонирхож иж магадгүй эрүүл мэндийн ажилтан эмч мэрэгчнүүдийн. Тэгэхээр ер нь эмч мэрэгчнүүдийнх нь доод цалин одоо шатлалаас хамаарал мэдээж өөр байгаах. Тэгэхээр ер нь бол яг цалингийн доод хэмжээ нь хэд байдаг вэ? Цалингийн хувьд одоо эмчнэрийн хувьд гэх юм бол хангалттай. Туслах хэмжээр ажиллаад яг хөө мэдээж ахлах эмчнэр чинь болохоор өндөр цалинтай шүү дээ. Тэгээ туслах эмчнэр болохоор нэг ойролцоогоор нэг 4,100 евроноос эхэлдэг. Одоо сарын тэр цалин. Гэхдээ тэр 4,200 ч юм уу тэрэн гэхдээ нөгөө татвар матвар тэр авааг байгаа. Тэр цалин, суур цалин гэсэн үг. Тэрэн дээр мэдээж жижүүр их юм бол жижүүр юм нэмэгдэнэ. Татвар авах юм бол мэдээж татвар эрүүл мэндийн даатгалын дээр гээд айгүй их татаастай л да. Одоо нийгмийн одоо чи гэрэлсэн байна уу, ганц бие байна уу, эсвэл салсан юм уу, эсвэл хүүхэдтэй юм уу энэ төр гэдгээс ингээд татварынх нь ингээд шатлалууд нь өөр. Тэгэхээр одоо ганц бие хүмүүс эсвэл хоёулаа ажилдаг тэгээд хоёулаа адилхан өндөр цалин авдаг хүмүүс эдгээр бол хамгийн өндөр татварыг төлж идэг байхгүй. Ганц бие хүмүүс бараг цалингийнхаа 40%-ийг татварт өгдөг.
тэгээд тэрнээсээ дахиад цаашаага эрүүл мэндийн даатгал тэгээд нөгөө нэг тэтгэврийн юу энтер гээд айгүй их татаас өндөртэй. Өндөр цалин авахын ирэл татаас өндөр бол гэсэн. Гэхдээ татаад мэдээж чи өөрийгөө болгоо явчих хангалттай ингээд нормал сайхан амьдарчих тийм бүрэн хэмжээний боломжтой. Монголтой ингээд харьцуулахгүй гэсэн. Тэгээд яг уу туслах эмч, ахлах эмч те нарийн мэрэгжлийн эмч тэгээд одоо тасгын эрхлэгт гээд ингээд хүмүүсийн цалингаа авч үзэх юм бол мэдээ туслах эмч хамгийн бага нь тэгээд жил ирэх тусам нэг тэр нэг 200 еврогоор нэг гихсдэг гэх юм уу. Тэгээд нэг 5 жил ойролцоогоор чи ингээд жил болгоо ингээд цалин чи ихсэж байгаад 5 жилийн дараачаас ингээд ерөнхийдөө ихсэхгүй нэг цөөр цалин чи хിവэрэ болтно гэсэн. Тэрэн дээр юу нэмэгдэх вэ гэхээр чи жижүүр хийх юм бол нэмэгдэнэ. Эсвэл яг хоо доктор цолтой бол нэг 200-300 евро нэмэгдэх юм шиг байна. Тэгэл ерөнхийдөө нэг тиймэрхүү. Тэгээ резидент нэрээ энэ дээр өмнө нь чи та асуужсэн тэр резидентийн асуудал 5-6 жил ерөнхийдөө туслах хэмжээр ажиллана. Тэгжээж нарийн мэрэгжлийн шалгалтаа өгөөд тэгээ нарийн мэрэгжлийн эмч болно. Тэгэхээр Монголтой харьцуулахад бол резидент эмч нь бол хамаагүй урт хугацаагаар байд юм байна. Тэгээ одоо тийм монголч одоо резидент эмч нар 2 одоо нүд бол 3 жил байгаа. Тэгвэл бол нэлийн ер нь бол бүх мэргэжлүүд нь 5-6 жил байдаг үү те? Ямар нэг салбараасаа хамаарат одоо докторийн чиглэл гэхэд үндсэн докторийн эмч 5 жил тий. Одоо доктортой би бөөрийн эмч болмоор байна. Дараагаар нь эсвэл зүрхний эмч болмоор байна гэх юм бол дахиад 3 жил одоо манайхаар олгох гэж ярьдаг штэ олгох нь 3 жил. Тэгэхээр нийтдээ 8 жил. Мис засал эдэр бас ер нь бол 6 жил. Нүд инэтэр бол 5 жил те. Ер нь бол хамгийн доод тал нь 5 жил. Одоо тэгэхээр та яг хэддэг жилдээ 5 дахь жилдээ явж байгаа гэсэн үг үү те? Гүгөө би бол өмнө нь тэр чинь 2019 оноос те 2021 он хүртэл би 2 жил гарan тэр нөгөө бигуйсэл лабнес буюу төр ийм лицензтэй ажилласан. Тэр төр лиценз чинь тэр нөгөө миний юунд жилд хамаарагдахгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо 3 дахь жил рүүгээ орж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо сулуугч маань Erdemed гэдэг одоо баг эмч болгон мэдж байгаа байх платформ маань үүсгэн байгуулагчтай. Тэгэхээр та яг Erdemed аппликейшнийг яагаад үүсгэн байгуулах болов бас Erdemed-ийн талаар товчхон танилцуулбал. Erdemed юу нь бол гэж бодсон. Эрдэм тий Эрдэм номын Эрдэм тэгээд med гэд яг товчлоод Erdemed тий. Erdemed-ийг болохоор ерөнхийдөө 2019 оноос санаачилсан. Анх нөхөртөөгөө санаачилж нөгөө хийж байгаа. Одоо яг авч явж байгаа хүн нь болохоор манай нөхөр. Би өөрөө яг тусалж бол арай чадахгүй байгаа. Ер нь санаа нь болохоор бит хоёр яг хоёулаа л байдаг л хоёулаа л тэр нөгөө нэг юмыг нь хэрглэж үзээл анх санаа төрсөн. Одоо юм гэдэг нь тэр нэг одоо энд Германд болохоор нэг тийм платформ байдаг байхгүй юу? Оюутнууд, эмчнэр бүгд ингээд тэрийг үзчихэд гэж одоо хэрвээ гэлс одоо би нэг юм харах шаардлагатай бол шууд бичээл те хараад үзчихэд тийм нэг портал байдаг. Тэрийг тэр нэг бэлддэг курсэд явж байхад биднэрт өгчээсэн байхгүй үнэгүй. Тэгээд анх хэрглэж үзчихсэн. Тэгээд тэнд бол бүх сэдв байж байгаа. Бүх сэдв бүр ингээл гэж бичээл би одоо арсны хүн биш үжээж арсны нэг өвчний тухай бичихэд л тэнд тэр өвчний ингээд тойм тий тэр тийм гэл ингээд бичсэн. Амар гоё бүр ингээ айгуу гоё цэгцтэй айгуу ойлгомжтой ном ингээл ухаал тий ингээл үзчихснаас хамгүй ингээд цаг ингээд химсэн тэгээ ингээ бүх юм ингээ байж идэг нь айгуу гоё. Тэгээ ингээ одоо жишээ нь латин үг хэллэгүүд одоо жишээ нь мэдэхгүй байж болно шүү дээ. Тэрэн дээр ингээл очиод заахад тэрийг ингээ тайлбарлцсан ч юм уу тий амар гоёс тийм сурах тийм
нөгөө нэг юг мотивацийг ингээд бүр ингээд амар гоё ингээд дэмжсэн. Айгуу гоё санагдсан шин. Тэгээд бид нар ч зөвхөн манай нөхөр бит хоёр тэнд сураагүй штэ. Тэнд өөр бас эмчнэрээс бүгдөө ингээд үзээд хараад хөө ямар гоё юм бэ тий. Ийм гоё бүр ингээд зураг хөргөнд бүгдээр нь ингээд байж идэг, зурагч байж идэг, бичлэгч байж идэг. Тэг бүр ингээд ном унших ерөөсө шаардлагагүй тий. Ном ингээд амар барайл ингээл ийш тийш ингээд байх шаардлагагүй. Ямар гоё юм бэ? Ийм юм ингээд Монголд байсан бол биднийг оюутан байхад ийм байсан бол бид нэр амар гоё сурах байсан баха гэл бүгдээрээ тэгж ирсгээсэн. Тэгэл та нар одоо ч гэсэн мэдчихэж тий. Манай зарим номноор ингээл ямар ч зураггүй зөвхөн хар ингээл тий. Одоо яаж өөрчлөгсөн мэдэхгүй гистологийн номон дээр бол тэгэл ингээл бүр амар гоё. Тэгээд ингээ ангаахын юм хоом тэ анатомийн юм энэ төр ингээд бүр айгуу гоё бүр ингээд атаархмаар бүр тэр нь бүр гэд бүр яа энэ Монголд юм байсан бол оюутнууд нэр хөөрхий хэцүү хичээл хийдэг шүү тэ. Тэр үеийн номнор нэ тэрэ гэл. Тэгэл ер нь бол ийм юм байсан бол гэдгээс л хөгжсөн л та. Тэгээ Монгол номтоо ингээд бүгдийг бас хуулаад бичиж болохгүй. Яа тэгэхээр тэр чинь стандартын хувьд бид нар шал зарим нь ингээд хоцрогдсон юмнууд дээр байгаа юм чинь Монгол номон дээр. Энд болохоор амар байнгын тэр одоо порталыг хөгжүүлэх гэж одоо бүхэл бүтэн нэг юм компани ажиллаж идэг. Тэг компанид тэрэнд нь маш олон эмчнэр ингээд байж идэг. Тэгээд зөвхөн тэр л ажлыг хийдэг тэр эмчнэр те ийм хүн эмчилдэггүй зөвхөн тэр л одоо порталд ингээд тэр юмнуудыг бүгдийг ингээд рефреш хийгээд ингээд сууж идэг тийм бүхэл бүтэн тийм юм компани байхгүй юу. Тийм юмыг л ер нь хийх гэж зорьсон. Тэгээд нэг өвчин дээр л гэхэд бүх мэдээж нэг эмч бүх мэдлэгтэй байх албагүй бүх салбарын мэдлэг нэг хүнд байх ерөөсөө боломжгүй те дотрийн хүн жишээ нь мэдцэслийн бүх юмыг мэдээд байх шаардлагагүй одоо эмэгтэйчүүдийн эмч чих хамар хоолой бүх өвчнийг мэдэх шаардлагагүй Монгол болохоор хүмүүс ингээд эмч гэдэг нэрийн дор бүх юмыг мэддэг юм шиг яг бүх нөгөө одоо энэ хандгаахын биш хүмүүс ч гэсэн тэгж амар ханддаг. Тэр болгон боломжгүй учраас хамгийн хурдан гэс одоо хүнд туслахын тулд одоо ингээл нэг юм портал байх юм бол тэрнээс хараад жоох уншаал хүнд ойлгомжтой ярьчих ч юм уу те мэдээж мэрэгжлийн хүндээ биш мэрэгжлийн бус хүндээ бид нэр бас жоох зөвлөх гээд нь штэ. Тэгэхээр чин тийм юм заашгүй хэрэгтэй л болоод байгаа юм л да. Тэгээд яг гол нь дэлхийн яг стандарт дэлхийд одоо ангаахан сайн хөгжилтэй оронд яаж хүмүүс сурч ийн ч юм уу яаж ер нь хүмүүс ажиллаж ийн гэдгийг Монголынхоо эмч оюутнуудад бас жоохон ч гэсэн ингээд нөгөө нэг адилхан хэмжээнд хүрэх гэдэг нь шүү дээ. Нэг тиймэрхүү зорилгоор л ер нь бол анх угаасаа эхэлжсэн. Зорилго маань ч одоо ч гэсэн тийм арай тэгтээ мэдээж нөгөө бүх сэдвүүд орж чадаагүй байгаа. Мэдээж тэр нь цаг хугацаа дээрэс нь маш олон хүний хөдөлмөр шаардлагатай. Тэгэхээр би бас яг Udemy дээр ороод бас нэлээд хэдэн гоё сонирхолтой мэдээллүүдийг авч уншиж ирсэн. Бас нэлээд олон оюутан залуучууд мэдэх байх гэж бодож байна. Хэрвээ бас мэдэхгүй байх юм бол та бүхэн бас яг одоо ороод сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд бас яг энэ Монгол улсад хэрэгтэй те яг энэ эрүүл мэндийн салбарын оюутан залуу эмч мэргэжилтэнүүдэд бас маш хэрэгцээтэй зүйлийг хийсэн. Танд бол бас танай гэр бүлийн хүнд бас ингээ баяр хүргэе. Баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Тэгээд та бүхэн бас цаашаа ингээд хүмүүст зөвлөж чаад бас баярлж байна. Энэ бол нөгөө яг бидний энд одоо гадна үзээд тий ажиллаад явж байгаа хүмүүсийн хувьд бидний одоо хувьд оюутан Монголд байгаа одоо хамт ажиллагч нартаа одоо өгж байгаа гол нь нөгөө бидний оюуны хөрөнгө оруулалт байхгүй юу? Бид нэр тэрийг та нарт тэгж өгчээж та нарт бас адилхан ингээд яг энтхийн ядаж те мэдлэг стандартыг жоохон ч гэсэн ингээд нөгөө мэддэг болоосоо гэсэн үднээс явж байгаа учраас тэрийг ойлгож уншиж тэрний рүү орж хэрэгжилж байгаад бол маш их баярж байна. Тэгээ цаашдаа ч гэсэн ер нь хамт байгаарай. За ийхүү өнөөдрийн бидний ярилцлага маань өндөрлөх гэж байна. Сүүлийн асуулт маань гэвэл одоо эмч чиглэлийн мэргэжилтэн болохоор бэлтгэж буй хүүхэд залуучууд болон өөрийн мэргэжилт нэг залуу эмч нартай та хандаж одоо үг хэлнэ үү хэмээн хүсэж байна.
За би ч гэсэн өөрөө ер нь л залуу юм чи. Би өөрөөсөө цаад явж байгаа. Нэг амар нэг зөвлөгөө өгöd байх тийм хэмжээнд бол очиаг байгаа. Гэхдээ миний зүгээс одоо оюутан залуучуудаа зөвлөхөд оюутан байх хугацаанд сурах одоо тэр арга барилыг маш сайн эзэмшээд одоо яаж юунаас харж одоо энэ тэндээс зөвхөн Монгол номдоо баригдах биш одоо сайн ингээд хилээ сайжруулад одоо дэлхийд дахинд ямар стандартаар ямар одоо энэ өвчин эмгэгийг чинь оншилт юм бэ эмчилт юм бэ гэдгийг байнгын ингээд өөрсдөө рефреш хийж агаарэ залуу эмчнэрдээ ч гэсэн одоо хандаж хэлэхэд зөвхөн одоо нэг өдөр тутам бичдэг эмнээс илүү яагаад энэ эм чинь одоо чинь эм бичих дээр гэхэд эмний хэрэглэн дээр гэхэд энэ эм чинь ямар одоо стандарттай юм бэ тэгээд үйлдэл нь юу юм бэ эднэр болохоор энэ эмний үйлдэл эднэрийг айгүй сайн мэддэг баг ч гэсэн одоо заавал ингээл амар уран зөгнөлтөөр ярих албагүй гэхдээ энэ бүлгийн ийм гаж нөлөөтэй байдаг гаж нөлөөнүүдийн дандаа ингээд ярьж байдаг. Тэг бөөр энэ тэрээд нөлөөлдөг үгүйг бас айгүй харж байдаг. Дээрэс нь эмгэг физиолог, эрүүл физиолог, анатом эдгээр чинь айгүй суур хичээлүүд тэднийг яг өөрийн болгож яг хийж байгаарэ. Би өөрийнхөө нөгөө нэг туршлаган дээр хэлжлээ л да. Би бол Монголд оюутан байхдаа эмгэг физиолог, эрүүл физиологийг тэгж амар ингэж уншиж байгаагүй. Ер нь орж исэн бидний дадлах ч гэсэн тийм амар гоё юм сонирхолтойгоор орж байгаагүй гэх юм уу. Одоо бодоход тэгтээ энэ хичээллүүд чинь яг бидний ер нь суур юм байлээ шүү тэрийг ингэж бүр ингээ ойлгож мэдэрч хийх юм бол одоо эмгэгүүд нь одоо өвчин эмгэгүүд чинь ингээд айгүй юм ойлгомжтой болоод ирнэ. Логик нь одоо тэр юм байлээ шүү гэж айгүй хэлмээр идгээ. Тэгээд эрүүл физиолог, эмгэг физиолог тэгээд дээрэс нь эмний механизмууд, эмний тэр одоо үйлдэлүүд тэднийг ер нь бол сайн сурах хэрэгтэй юм бэлээ тэгжээж бид нар клиник дээр гараад тэдний хэрэггүй юм шиг санагдчихсан байхгүй юу. Үнэндээ клиник дээр гараад тэд нар чинь айгу суур болж явдаг юм байлээ шүү гэж хэлмээрэн. Тэгээд тэрнээс ур чадварын хувьд, төсвөр төвчээрийн хувьд бид нар хаач гологдохгүй. Монголчууд айгүй их төвсөртэй, төвчээртэй. Дээрэс нь одоо айгүй флексибл гэж юмд айгүй ингээд ингээд хурдан ингээд юу яа чаддаг. Тийм болохоор бид нар бол хаач гологдохгүй чаддаг. Гэхдээ бидний үндсэн одоо энэ мэдлэгийн юу бол арай жоохон сул байдгийм байлээ шүү. Тийм болохоор тэрэн дээрээ анхаарч тэрэн дээрээ заавал ингэж өөр одоо англи ч юм уу англи хэлтэй бол англи тэр ном төгмөлөөс заавал хажуугаар нь уншиж яаж байгаарэ гэж хэлмээрэн. Тэгээд гадаадд байгаа хүмүүс нь мэдээж заавал Монголоо ботсон тийм сэтгэл байд юм шүү нэг өөртөө ботсондоо тэр гадаадд байгаа юм шиг ч гэсэн Монголдо бас ийм одоо хөгжилтэй байгаасай мэдээж Монгол тийм ангаахан сайн хөгжилтэй эсвэл эмчнэрийн сайн цалинтай байсан бол бүх эмчнэр бол Монголдо ажиллах сонирхолтой байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг үгийг нь бас сонсож хамтарч ажилласаа л гэж юу нь хүсдэг За маш их баярлалаа. Тэгэхээр бас өнөөдрийн дугаараар энэ Герман улсад хэрхэн ажиллах уу гэдэг сэдвээр бас олон залуучуудад маш шинэ мэдээлэл мэдлэг одоо энэ туршлага зөвлөгөө бодод хүргэж чадсан байх гэж бодож байна. Яг ингээ явхга бэлтэж байгаа хүмүүс ч гэсэндээ маш их одоо урам зориг болж чадсан байх гэж бодож байна. Тэгэхээр бас яг ингээ дахиад бас бидний урилгыг хүлээж аваад яг өөрийнхөө энэ үнцэнтэй туршлага мэдлэг зөвлөгөөг зориулаа цаг хугацаагаа зориулсан бас маш их баярлалаа гэж яг нийт үзэгчдийнхээ өмнөөс хэлмээр байна. За баярлалаа. Та бүхэнд бас маш их баярлж байна.
Тэгээд энэ гоё подкастнда урьж оролцуулаад одоо хүүхдүүдэд одоо ирэх гэж байгаа хүмүүст жоохон ч гэсэн нэг мэдээлэл өгөх боломжийг олгосон та нарт маш их баярлж байна. Тэгээд та бүхэн бас оюутнуудад айгүй гоё хэрэгтэй юм хийж байгаа юм байна те. Тэр менторшип гэдэг айгүй гоё. Ер нь бол цаашдаа тэгээд энэ чигээрээ гоё оюутнуудтай ингээд өсөж дэвчэхэд тусалсан гоё юм хийгээрэй гэж хүсэж байна. Ажлын амжилт хүсэж байна. Таны бас цаашдын ажил амьдралд бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Эрдэмтдийн ажилд ч гэсэн одоо удахгүй улам том цар хөрөөгөө тийлээд бид нэр эргээд дахиад уулзна гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Ерөөл Батар шигээ.